За би 1998 онд Дорногов аймгийн цагдаагийн газраас анх цагдаагийн холбогдож ажилласан. Тэг ерхий газрын даргын тушаалаар байнгын цэргийн бүртээ гарч байна. Би дурандаа амжилт төрж байна. За гудамжаанд үүрэг гүйцэтгэж байгаа аль багчид аюулгүй байдлаа хангаж үүрэг гүйцэтгэх шаардлагатай байна. Өнөөдөр байнгын тэтгэвртэй Гарчин сүүлж алтан гараагаа хийж байна. Энэ та бүхэнтэй хамтарч ажиллахад таатай байлаа. Та бүхэнд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. нэгээс урагнага. Сонсч энэ дохоо. Амрыг яа та цагаан байгууллагад нийт 26 он 5 сар ажилласан байна. Багаараа би танд сонсож байна. Ингээд таны ажлын ажил амьдрал сайн бүхний өссөн өрөө. Гэр бүлд нь устдаа дарах эрүүл энхийг өссөн өрөө. Баярлалаа дохоо. Танд эрүүл энхийг хүсье. Хамтарч ажиллахад таатай байлаа ахлахаа. За сонслоо. Тантай хамтарч ажиллахад үргэлж таатай. Та бол үргэлж түшигтэй тийм алба багш байсан шүү. Баяр өдрийн ахлахаа. Хамтарч ажиллахад таатай байлаа ахлахаа. Сүүлчин гараагаа хийж байгаа болохоор үнэхээр бас хамт олноогоо ингээд орхиод явна гэхэд бас надад үнэхээр хэцүү байна. Цагдаагийн байгууллагатай хоёр гүйцэтгэлээр сайхан ажилласан хамт олонтойгоо үнэхээр сайхан дурсамжууд зөндөө бүтээгдэж цагдаагийн алба багчдаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Монгол төрийн цагдаагийн босоо цагаан хямар Мөнхөд Мандан Бадрах болтугай. Амарлан төрийн сүлдэн тэгшин байгаасаа алтан соён бутад албан жигтэм намраасаа аюулгүй эссэн энх тун жаргалтай байгаасаа ардын хаан төлөө зүтгэх жирийн цагдаа би Ижихэн хүсэл жигтгэн хувцастай Инх цагийн харуу цагаан шонхнууд Цэцгийн толгойр бүхий хөт түших тушаатай Өргсөн тангахта үнэнч их орны цагдаа Гэрийн цайны дэж